Ерөөсөө эндээс зогтъё. Бац юу хүмүүс үү? Энэ ямар содроо юм бэ? Данжуур. За, их Монгол улсын нийслэл хаад ноёд одоо дэлхийн хамгийн супер дупер хот байсан газрыг бүгдээ харцгаая. 3 2 1. За нарт харуугийн нэг өдрийн мэндийг хүргэе. Яг одоо эртний их Монгол улсын нийслэл хар хорин хотын газар нутагт ирсэн байна. Яг одоо Нүүр Хангай аймгийн хар хорин сум. Эрдэнэзуу хэд бурхан багшаа их төч өдөр дахиад байна. Энэхүү бичлэгээ би ганцаараа биш та. Имиттэйгээ хийж байна. Наймаа найзтайгаа зогсож байна. Өнөөдрийн Эрдэнэзуу хийдийн уур амьсгал ямар байх нь яг одоо өглөөний 6 цаг гэж байна. Доорх юм. Миний брэс. Энэ чулууны харалтай ингээд ээж аавын суурга гэдэг залбирдаг юм байна. Зарим хүмүүс нь судартай. Тэгээд лам нар болохоор судраа өгөхгүй. Зарим гэрээсээ авчирсан ингээд явж байна. За би бүр ингээд дараад оролтоо өмсөд малгайгаа толгой дээрээ тавьчлаа. Тэгээд имэвтэй сая нэг хүн судар авчирч өгөөд замынхаа одоо талаас хэтрээд явж байна те. Энэ ямар судар вэ юм бэ? Данжуур. За данжуур судар барьж авах юм бол илүү хүсэлэн биелэн те. Үгүй хүснэ. За. Эрдэнэзуу хийдэ бүтэн судар байж нар зууныг тойроод тэгээ одоо зулын гол ороож зул өргөх гэж байна. Энэ бичлэг Японд явуулчлаа сайхан мэдчихээ. Тэгээд бирээс боос үтэй цайлж байна. За эшээгээ болохоор ингээд Эрдэнэзуу хийдийнхаа гол 3 100-ын хийд гэж байдаг. Эшээ нь том хүн 5,000 төгрөг, хүүхэд болохоор үнэгүй ордог. Гол одоо 100-ын хийд гэдэг нь болохоор бурхан багш дотроо байдаг болохоор 100-ын хийд гэж хэлдэг. Хамгийн цаад хийд баруун 100-ын хийд нь болохоор бурхан багшийн 80 насны дөр. Ийшээ болохоор хамгийн голд нь 35 насныхын дөр. Ийшээгээ 15 насных, 14 насныхын дөр яг гол хамгийн гол хоймор хэсэгт нь байрладаг. Бусад юунууд нь болохоор яг эртний 17 18 дугаар зууны үед олдж исэн яг урчуудын бүтээл бурхтууд яг дотор нь байдаг юм байна. Энэ болохоор Эрдэнэзуу хийдийг одоо дааж авсан бурхан гэж байлээ. Тэгээд одоо саяны ярьсан 80 настай бурхан багш нөр бол энэ байна. За яг одоо энэ одоо зүүн биш гол хийд рүү би 35 та дөрнө гэсэн шаанд орсон байна. Гол хийд рүү манал өргөхөөр одоо хүмүүс ингэж цуурсан орж ирж одоо ном хорж эхлэх гэж байна.
Та бүхэн сая миний ярьснаас хоёр алдаа харах ёстой. Нэг нь би малгайгаа тайлбаргүй сүмд орсон. Ингэж бол болохгүй. Тэгээд үүнийг болохоор манал биш, мандал гэж хэлдэг. Мандал гэдэг нь одоо их л одоо сайн ном хурж одоо шөнийн 8-нд хийдэг. Өнөөдөр шөнийн 15 болж байгаа. Бурхан багш их төвцөө өдөр. Ийм ховор тохиолдолд хийдэг бас хүчтэй тарина. Хүчтэй одоо юу гэж хэлэх юм бэ? Өвсөлтөн биелнэ. Ховор тохиолдолд хийдэг. Хоолоор бол гоё хоол гэсэн үг. Намайг одоо юун дээр суучих гэж бодож байна. Энэ болохоор одоо Агва их Монгол улсын 4-р хаан Мөнх хааны их Монгол улсын үед нэгдэж байсан одоо энэ сэрий тамхтай тоосго байх шүү дээ. Нэг гаралч. Одоо энэ бичлэгийг үзээд дата яриад гар барих хүмүүс их Монгол улсын соёлын өвд ингэж хурж байгаа шүү. Самбай. Ерөөсөө эндээс зогтъё. Эрдэнэсүрээд ирсэн мөргөлч аядагч та худалдан авалт болон хоол идэх хэсэгчийн энүүгээр ингээд бидээхэн сайхан талбай зассан байгаа. Ингээд зам гараа шүү чигээрээ алхах нь энд одоо сүмнэрийн хэсэг байна, худалдан авалтын хэсэг байна. Өнөөдөр одоо ямар лангуу байна үзсгээ. Сая гэхдээ Баттай их сурвалжийн хийснээр энийг засаг даргын хамаатнууд бүгдийг авсан байна гэсэн байсан. За үзсгээ. Эц юу хүмүүс үү? Хэдэн сумаар чи ажилладаг хүн нөө? Хэдэн сум ямар үнэтэй байдгийг? Нэг сум нь 2000. Гэж харуулж болох нэ. За ийшээгээ дэлгүүрүүд нь одоо яг юу яг дотроо зартыг нэг дэлгүүр лөө орж үзье. За энэ маань ингээд хутаг харагдаж байна. Одоо хит хутаг савх гэ сайхан Монгол эр хүний хэрэглэл харагдаж байна. За 70 хүртэл байна шүү. Оо, хэлсэн үү. За энэ баг арцд гэдэг газар хар орноос 5 км зайтай машинаар яваад манай өвөөгийн өвөлжөөн дээр ирсэн байна. Ийшээ ингээд хон ямаага холбоод хонио сааж байна. Ийшээ болохоор одоо хар орныг ингээд бүгдээ бүхлээр нь хардаг. Бараг л хар орны зайсан заяа. Тэр хэсэг дээр нь очиод алган дээр тавьсан юм шиг хардаг. Тийм ханган аваа гэдэг. Тийшээ явж байгаа замдаа явж байна. Хар хорон хотыг сумыг дээрээс нь толдож болох хамгийн өндөр цэг бол энэ ханган аваа гэдэг энэ аваа. Далайн төвшнөөс дэшегээ 1964.3 м өндөр гинэ. За одоо ингээд манай орхны хөндийг чинь энэ харагдана байж болоогоо харагдана. Энэгээр бол одоо их Монгол улсын нийслэл хаад ноёд одоо дэлхийн хамгийн супер дупер хот байсан газрыг бүгдээ харцгаая. Яа, ийм газар ингээд 13 дугаар 100, 14 дугаар 100 Монгол нутаг маань нийслэлээ болгоод бүхэл улсын иргэд тарганы зам энүүгээр дайж бүх шашин бүх удаа 8 энүүгээр бүх шийдвэр захирамж энд тамагдарч факс монголикагаар ингэж бүхэлдээ шийдвэрлэгддэг байжээ.
Аваа маань бол тэнд харагдаж байна. Тэнд. Тэр оройд дээр байгаа аваа саяны бидний байсан хангаа байхгүй. Тэгэд би одоо ямар газар ирчвэ гэхээр ямар ч стратегийн ач холбогдлогоо дэд бүтцгүй ямар хааныхын нэр нь тодорхойгүй 12 ширхэг хаан ба 1 ширхэг сандал гэдэг юм хөшөө. Тэгээ уулын оройд дээр ингээд ийм эсгээр бараг өгсөж ирж байгаад байдаг. Ийм зүйл хийгдээд одоо баг жил гарan орчим болж байгаа юм да. Яг газар ирчээ. Та бүхэн энэ хаадыг нэрлэх гээд үзвэл одоо бичээрэй. Комент хэсэгт. Тэгээд ямар учиртай яг одоо мэдээж хар орой юу бол хаадын нутаг. Тэгээд одоо ямар хааны одоо хөшөө юм бэ? Яах гэж хийсэн бэ гэдгийг нь бүү мэд. Хаалгаар хэвнэг хүнээс үлэн орно хадан талтрахгүйгээр хэвнэг матсан хар шиг хар орныг хараад та нар лайк дараарай. Эдит хийж явахдаа зохиож байна уу? За энэ бол Монголын хамгийн урт гол 1100 км үлөө урсдаг. Одоо ингэж явсаар байгаа Цэлэнг мөрөн рүү тутгаа, Цэлэнг мөрөн шаашаага Орос руу явдаг манай Монголын хамгийн урт гол Орхон гол дээр ирсэн байна. Орхон гол бол мэдээж эртний хар орон хотын маань хүмүүсийн ард иргэдийн ундаалж байсан. Одоо энэ голын сав их газрын бүх хүмүүс малууд хүмүүс ундаалдаг. Ийм сайхан гол байна. За тэнд бол манай Асаа аваргын маань Асаа ланд гэдэг амралтын газар жуулчны бааз харагдаж байна. Ийшээ ингээд гүүр цаашаа ингээ орхны хөндөй байгаа. Үнэхээр амар солигтой байна. Та энд ирэх юм бол энэ голтой хэсэг зогсоод толгоогоо хүргээд За ингэж толгойдоо усын хүргэж ариусаад гэх юм уу гэх хэсэг зогсоод ингээд өгөө бол өдөр ингээд камп хийгээд амраад явах боломжтой байна. Тэгээд гол усны аюулаас бүгдээрээ сэргийлээрээ хамаагүй хүүхдээ ус руу оруулж болохгүй шүү. Окей, за явъя. I still hear your voice, though you're gone. And every Имэ ин бараг мумбахта, имэгийн ирээдээс мумбахта. Имэгтэй хүн бахта, гэж би мэдрэн цунгахта, дурлал гэдэг юм бахта. Түнийгээ дандаа Хар орон захын бишээ. Хар орон сумын төв зах дээр нэрсэн байна. Энд нэг үндсэн зах нь байгаа. Тэнд бас нэг баян гол зах мах худалдааны төмөө гэдээ байх шиг байна. Тэгээд ингээ мэрсэр хэсэг газруудад бас юм байна. Тэгээд мэдээж хамгийн том төв зах нь бол энэ зах нь тэгээ жоохон хуваагдаад жоохон багассан юм байна. Тэгээд одоо юу ярих вэ? Зах дээр мэдээж худалдаа авалт. Дотоодын үйлдвэрлэл сүү цагаан эдэг хятадаас авчирсан тоглоом, хувцас хэрэглэл зардаг. Тийм учраас одоо намайг харахын оронд энд байгаа нэг жоохон дүрслэлийн бүдэрээ үзчихв. 3, 2, 1.
Жишээлбэл тэгээд амралтын өдөр 6 сарын 1-ний өдөр байгаа учраас ингээд зарим юм ажиллаагүй юм шиг харагдаж байна. Хар орой хотод социализмын үед олон төрлийн үйлдвэрүүд байдаг байсан. Одоо тэгээд хөвчилжээд ийхүү балгас болсон дүр зураг замын хажуугаар харагдана. Эрдэнэзүү хэдийг өглөө имээтэйгээ нэг тойрсон, өдөр гэрийнхэнтэйгээ өөтөөгөө нэг тойрсон, 3 тойрох ёстой учраас ахин нэг тойргоо буцах замдаа тойрсон. Нийт тойроход ийм цаг болж байлаа. За ингээд хар орой хотын маань бичлэг өндөрлөж байна. Дараагийн бичлэгээр уулзцаая. Зөөд маань бол хар орой хотын одоо туураар бүтсэн. Өнөөдрийн мэдээллийг нь харцгаая. За харин Чингис хааны зэрлэгээр Монголын эзэнт гүрний эсэл хар орой хотын шавьг тавьсан. Өгөөдөө хаа. Зэнгсэн. За тэгээд 1586 онд босгосноор 900 хэд байгуулагдсан. 1586 гэдэг чинь одоо 2026 он 440 жилийн гээд болж байна да. Гол 3 хэд. Сүм. Ээжээ сайн уу? Танаас болсон намайг тааж гэх шиг, гуайж гэх шиг. Таал харин ганцхан жаахан хөвгчийг өглөх юм. Миний нөгөө ажил овоо бүтэж байгаа. Тэнгэртэй залбирч байгаарай. Тэгээд бүр ингэж даарад ороостой өгсөд матагаа толгой дээрээ тавьчихлаа. Тэгээд минийс нэг кон содроо авчирч өгөөс. Замынхаа одоо хадаас хэтрээд явж байна те. Энэ ямар содроо юм бэ? Данжуур. За, данжуур содор барьж авах юм бол илүү хүслэн дийдэн те. За. Бано. Сайн уу?